Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр та бүхэндээ зүү ороо хойдол сэдвээр 11-р ангийн сурагчдад зориулсан хичээлээ эхэлж байна. За энэ хичээлээр бид зүү ороо хойдлын төрлүүдтэй танилцсан, зүү ороо хойдлын арга технологитой танилцаж суралцсан. За зүү ороо хойдлоор дадлага ажил хийх юм аа. За зүү ороо хойдол маань Монголын үндэсний уран хатгамлын нэг төрөл бөгөөд зүү ороо хатгамал нь уран үеийн хамгийн нарийн түүхтэй боловч тун гоёмсог урлалын нэг юм аа. За уран хатгамлын төрлүүдэд доорх төрлүүд багтдаг. Зүү ороо хойдол, загсан нуруу дарах хойдол, хонин холбоо, цоолбортой хатгамал, шивүү задгай хатгамал, шивүүр задгай хатгамал гэсэн төрлүүд багтдаг. Үүнээс бид өнөөдрийн хичээлээр зүү ороо уран хатгамлын тухай үзнэр зааж өгнө. За зүү ороо хойдол нь үндэсний уран хатгамлын дотроос хамгийн нарийн төвөгттэй оёгддог бөгөөд гоёмсог тансаг оёдол юм аа. За зүү ороо хойдлыг дотор нь хоёр төрөл болгон ангилдаг. Энгийн зүү ороо хойдол, хөмөлтэй зүү ороо хойдол гэж хуваана. За бид өнөөдрийн хичээлээр энэ энгийн зүү ороо хойдлын арга ажиллагаатай танилцаж суралцж байна. За зүү ороо хойдол маань уран хатгамлын дотроос их онцлогтой оёдол байдаг. За энэ онцлогуудыг та нартай нэрлэж өгье. За энгийн болон хөмөлтэй хоёр төрөл байдаг гэж өмнөх хичээл дээр бид ярьсан. За зүү ороо хойдлын маань онцлог нь нэг зүү хоёр утсаар оёгддог онцлогтой. За оёх утас нь бол нарийн, зүүгөө орох утас маань бол бүдүүн байдаг. За мөн 3-5 өнгийн утсаар өнгийн дагнаас үүсгэж оёдгоороо онцлогтой. За оёдол нь гоёмсог бөгөөд маш бат бөх оёдол болдог. Давуу талтай оёдол байгаамаа. За зүү ороо хойдлыг хийхдээ бид доорх шаардлагатай багаж хэрэгслүүдийг бэлтгэсний дараагаар оёдлоо ойж эхэлнэ. За нэгдүгээрт нь бид тухайн хийх гэж байгаа эдлэлээсээ шалтгаалаад материалаас торгон материал сонгоно. За тухайн торгон материал маань биегүй байдаг учраас материалаа биежүүлж хийж байгаа эдлэлээ хэлбэршүүлэхийн тулд наалтын нэмгэн материалыг ашиглана. За дараа нь хээ зургийн сонголтоо хийн. За энэ нь болохоор ямар эдлэл хийх гэж байгаасаа шалтгаалаад булангийн болон голын хээ мөн амтан ургамлын зургаар хээнийхээ сонголтыг хийж болно. За эсгүүрийн шохоо буюу зориулалтын хээ буулгадаг харандаа, за гэрэлтдэг цаас ашиглана. За тэгээд оёдлын үндсэн багаж хэрэгсэл болох зүү, хайч ашиглана. За өнгийн дагнаас үүсгэх 3-5 өнгийн утаснуудыг сонгож хэрэглэнэ. За саяны хэлсэн зүү ороо хойдлыг хийхэд хэрэглэгддэг багаж материалын зураг нь харагдаж байна. Эндээс хүүхдүүдэд зургаа хараад өөрсдөө материалаа сонгох нэ. За эдгээр хувилбаруудаас харж хийгээ бас сонгож болно. За булангийн хээ бол биднэрт энд харагдаж байна. Угалзан хээнүүд байна. За мөн амтны хээ болох арслангийн хээ. За энийг бид тухайн хийх гэж байгаа зүйлийнхаа төв хэсэгт, гол хэсэгт нь байрлуулж уралж болох юм аа. За зүү ороо оёдол маань тодорхой технологи дараалалтай ерөнхийдөө 4 дарааллыг баримталж оёдлоо хийн. За нэгдүгээрт нь бид орох утсаа зүүндээ сүвлээд утсаа даавны өнгөн хэсэгт гаргаад зүүнээсээ суглан сул орхиж үлдээн. За хоёрдугаарт нь хээний зургийн дагуу нимба ойж гүйцэтгэнэ. За даруулж ойж байгаа утасныхаа зүүнний үзүүр хэсгийг дээш хагас цохиулгаж орох утсыг зүг нар зүв тойруулан ороож зүү ороо хойдлоо хийн. За 3 дугаарт нь бид зүг ороосон гогцоог эрхий хурууныхаа хумсаар дарж зүгээ гүйцэд татаж өмнөх хоёлын төгсгөлийн хатгац руу зүг оруулан хатгаж дуусгах юм. За 4-р нь орох болон дарж оёх утас зүүнний хэмжээ, оёх эдлийн хэмжээ харьцаанаас шалтгаалan хатгац хоорондынхоо зайг өөрөө тооцоолох нь байна. За оёх аргачлалын зураглалыг энд харуулж байна. За саяны 1-р алхам дээр
хэлсэн үйлдэл маань за зургаар харагдаж байгааг хүүхдүүд та нар маань харж ийн, эндээс сайн ажиглаж хараарай. За 2 дугаар алхам харагдаж байна. За 3 дугаарт нь за одоо зүгээ цааш нь хатгаж байгаа байдлыг харагдаж байна. За 4 дугаарт нь одоо ингээ оёдлоо хийгээд үргэлжлүүлээд явж байгаа гүйцэтгэл харагдаж байна. За бид зүү ороо хоёдлоо хийж байхдаа 3-5 өнгийн утсаар өнгийн дагнаас үүсгэнэ гэж хэлсэн. За өнгийн дагнаас гэдэг маань бол тухайн одоо утас маань хөнгөн өнгнөөсөө хүнд рүү хүнд өнгнөөсөө хөнгөн рүү гэсэн чиглэлээр бол өнгийн дагнаасыг үүсгдэг. За мөн дүрслэг урлагийн хичээлээр бид нар өнгийн дагнаас гэж юу байдаг тухай үзэж танилцсан байгаа. За энэ мэдлэгээс эргэн санаад өнгийн дагнаасаа үүсгэж явах юм аа. За өнгийн дагнаас үүсгэж байгаа зорилго маань болохоор тухайн одоо хийж байгаа зүйл маань гоёмсог болж харагдахаас гадна тухайн одоо хий маань орон зайтай эзлэгүнтэй болж бас харагддаг давуу талтай. За өнгийн дагнаас үүсгэж ойсон зураглал харагдаж байна. За энд бол 3 өнгөний дагнаас, 2 өнгөний дагнаас, за мөн одоо хээний сонголтууд бас харагдаж байна. За энд одоо заавал хүүхдүүдэд угуулз гэхээсээ гадна аж байдлын сэдвтэйгээр зохиомжилж бас хийж болно. Хамгийн гол нь бидний оёх аргачлал зөв ороосон технологитой байх ёстой юм аа. За зүү ороо хоёдлоор уралсан бүтээлүүдийн зураглал байна. За энэ дээр аягны уут, хөөргөний дайлан, за аягны тавиур, за Монгол гутлыг одоо зүү ороо хоёдлоор ойсон байгаа зураглалыг үзэж болж байна. За энэ хөөргөний дайлан байна. За хөөргөний дайлан хийхдээ бид нар торгон материалыг ашиглаж за булангийн хээ, төвийн хээ, за тэгээ энэ угуулзаар одоо чимгэлсэн байгаа нь ойлгомжтой харагдаж байна. Хүүхдүүдэд та нараас эндээс санаа аваад бүтээлээ хийж болно. За энэ дээр сонирхуулах үүднээс богдын музейн үзмрүүд байна. За эдгээр одоо эдлэлүүдэнд гоёл чимэглэлийн оёдол нь бол зүү ороо хоёдлоор хийгдсэн ардын уламжлалт одоо хатгамлаар уралсан харагдаж байна. За зүү ороо хоёдлыг бид нэр үзснээрээ шинэ мэдлэгтэй болохоос гадна зөв оёж сурах арга технологи зуралцаж өөрсдийнхөө амьдралд хэрэгцээтэй байгаа зүйлийг гарын доорх материалуудаа ашиглан одоо хийж болох ач холбогдолтой. За энэ хичээлийг үзснээр гэртээ бид нар одоо зүү ороо хоёдлоо давтна. За зүү ороо хоёдлоо давтахын тулд бид нар сурах хүчийнхаа одоо 179-өөс 180 дугаар хуудасны зураг 2-ын 4-ийн 22 дугаар зурагаас санаа аваад тэдгээр хээнээс одоо сонгож хийж болно. За ингээд та нартаа зүү ороо хоёдлоо бодит байдлаар харуулсан бичлэгийг бас та нартаа хүргүүлж байна. Ингээд хүүхдүүд нь үзэж танилцсан уу? Зүү ороо бичлэгээ эхлэе. Эхлээд зүүндээ утсаа сүлөөд шугамын дагуу ойно. Дээрээс нь хатгаад утсынхаа талыг гаргаад доороос 1-2 мм-ийн зайтай эхний хатгаснаас 1-2 мм-ийн зайтай хатгаж зүүнийхээ талыг гаргаж ирээд дээр байгаа утсаараа зүүгээ ороогоод эрхэн уруугаараа дараад татаад эхний хатгасныхаа яг доохон талд нэг шугамын дагуу хатгана. За тэгээд дахиад 1-2 мм-ийн зайтай хатгаад зүүгээ ороогоод татаад эхний хатгасан гарсан бөөрөнхий дотроо хатгаад за гэх мэтчлэн эхний хатгасан гарсан бөөрөнхий дотроо хатгаал ингээд оёо явчихна. Хоорондох зай хамгийн гол нь жигд байх юм бол жигд гоё гарна. Хит холдоод хит ойртчих юм бол бас жоохон онцгой болдог. За одоо ингээд өнцөг гарахтай юм чинь яг ингээд хоёр зураасынхаа уулзуур дээр нь хатгаад яг ингээд зүү ороод байгаа шүү. Зүү ороод байгаа хөрслүүлээд ингээд хатгах чинь
За ингээ уул зурдаг таараад ирнэ. Нөгөө зураасныхаа яг 1-2 мм зайтай хатгаад ингээд эргүүлээд за жоохон инхтээд зүгээ ороод өмнө татсан шиг яг ингээ зүү орох айгаа өвчлөөдөд явчих юм гэсэн. Ингээд. За би тэгээд яг уул зураасаа 2 зүү оролт яваад буцааж өнцөг гаргахаа дагдаг байгаа. Хүмүүс бол янз янз хэлдэг би тэгэхээр зүгээр өөрийнхөө ингээд яач. За одоо ингээ 2 татсан би. Нөгөө талын зураас нь би. Одоо нөгөө 2 уул зур дээрээ тэгээ доороос нь гаргаж ирээд татаад нэг дарчин. Ингээ жоохон татчихаар өнцөг жоохон ирэмхтэй болоод гараа гоё харагддаг. За ингээл өгчлөөсөд авчинда. Ингээд 1-2 мм зайтай. Яг зураас нь дэрэг. Аа. Уцаа бас хит дурт сүглэж бас хэрэггүй. Тэгэхээр ингээд нэг ойхоод жоохон таталтаад зангив. За ингээд авсаар аваад инглээ одоо ингээд төгсглөө юм. Би бол зүгээр ард нь 3 зангидаад уцаа таслаад өгчдөг. Хүмүүс бол нуугаад бас янз янзаар хийх юм лээ. Би бол ингэж аваад ирээд хамгийн сүүлийн ингээ ороохгүйгээр зүгээр хамгийн сүүлийн бөөнгийг дараад тэгээд энэ дарсныхаа доогоор зүгээ хийж гад дээд уцаа сүглөөд ингээд татаад ингээд гоё цэвэрхэн амтж байгаа. За ингээд ард нь 3 зангидаад ирчихнэ. За гурвалжин дүрс маань нэг юм болсон. Ер нь бол нуруу жигд өнцөгтэй. За одоо бөөнхий дүрс авшиг заяа. За адилхан 100 орохороо дээрээс нь хэлж яагаад би бас одоо утас ингээд ойж байгаа хэвчээ дундаа ингээд дуустдаг тий. Тэрийг бас одоо холбохыг бас зааж өгье. За яг адилхан өмнө утасныхаа доотлолт ингээд хатгаад эхлүүлчих. За яг нэг 100 орох өмнө хэлсэн шиг адилхан. Тэгээ 1-2 мм зайтай хараад яг л өмнө хойсон шигэ хаяад явсан. Би тэгээ жоохон богинохон утас үлсэн байгаа. Дунд нь дуусчих юм бол та бүхэнд хэрхэн өргөжлүүлж холбож явах вэ гэдгийг бас давхар заачи. Ер нь бол ойд сурахтаа жоохон яах хэрэгтэй. Эхлээд ингээд дугуй дүрс босоо зураасын дагуу ойж сурах хэрэгтэй. Нэлийн хэд хоног оёод гараа жоохон зөвшөөрөхгүй бол шууд оёод эхэлчихээр жоохон онцгой болно. Тэгээд ойж байгаа юм ч авч байгаадаа ч гэсэн сайхан идэвхлэхэд бол жоохон цэцэг сургуульсан хийгэрээ. За одоо ингээд миний дээд доод утас хоёулаа ингээд дуусчлаа гэж бодъё. За утас маань дууссан. Уцаа дуусчихсан шууд арийнхын утасны наадан дээд утсаа шууд доошоо гаргаж ингээд дээд утсаа доошоо ингээд гаргаад ард нь 3 зангидаад таслаад орчихно. За одоо шинээр
үргэлжлүүлээд оё гэвэл яг энэ уулзар хэсэг дээрээс ингээд яг энэ зайны нурууны хэрмэг хэсэг рүү ингээ хийгээд тэгээ яг 1-2 мм-ийн зайтай хатгаад тэгээ яг өмнөх дууссан бөөл хэлүүгээ хийгээд ингээд одоо ингээд хаанаас эхэлсэн мэддэхгүй цэвэр харагдаж байгаа. Тэгээд яг үргэлжлүүлээд явчихсан. За одоо ингээд яг өмнө хатгсан дээрээ доортуулаад нэг хатгаад дүүгээ оргоод буцаж дараад одоо энэ хоёрыг уулзуулаад өмнөх хатгасныхаа доороос нь хатгаад өмнөх бүрэн гэдлүүгөө шууд нэгээд ингээ нэг юм шиг болгоод одоо ингээ хатаа нэг юм шиг харагдаж байгаа. За тэнгүүтээ дээр үлдсэн утсаа эхний эхлэл хийснийхаа доогуур жоохон зүг ингэж оруулж далталс хийгээд оруулж байгаа. Эхний хийсэн утсаа сүлөөд ингээд доогуур араар нь ингээд цэвэрхэн. За ингээд дуслаа.